Сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчдээ. Монгол бахархал гэж булангаар бид та бүхэндээ Монгол бичгийн эртний үеийн хамгийн чухал, хамгийн сонирхолтой дурсгалуудаас танилцуулж байгаа лээ. Өнөөдөр Бодичира аватарыгийн тайлбар гэж энэ зохиолыг та бүхэндээ танилцуулахаар сонгосон юм. Тэгэхээр энэ тайлбар энэ Монгол бичгийн дурсгал Турфаны цуглуулгаас гарч ирсэн. Турфаны цуглуулга гэдэг нь одоо манай хүүхэд залуус бас зарим нь сонсоогүй байж магадгүй. 1902 оноос 1904 онд одоогийн Шинжаан зүүн Туркестаны нутагт Германы экспедиц ажилласан байгаа юм. Тэгээд Турфан гэж жижигхэн Шинжааны тэр жижиг хотоос маш их эд дэлгийн болон бичиг соёлын дурсгал болсон. За Монгол, Уйгур, Төвд, Хятад хэлээр бичигдсэн. За Монгол бичгийн зөвхөн Монгол бичиг төдийг дөрвөлжин үсгээр бичигдсэн олон сайхан бичгийн дурсгалууд болсон. Тэгээд Берлинд авчсан байдаг энэ цуглуулга. Тэгээд энэ цуглуулгыг ерөнхийд нь Монгол судлалд, ерөн төв ад судлалд Турфаны цуглуулга гэдэг нэрээр алдартай ийм цуглуулга одоо Берлин хотод хадгалагдаж байдаг юм. За энэ дотор тэр одоо бидний та бүхэнд ярих гэж байгаа Бодичира аватарыгийн тайлбар. Одоо сүүлийн 12 хуудас нь үлдсэн байгаа. Босод ер нь бүтнээрээ байхгүй. Хамгийн сүүлийн хуудсан дээр нь 167 гэж бичснээс харахад 167 хуудас байсан юм шиг байна. Тэгээд нийтдээ том зохиол, их том зохиол байна л да. Тэгээд энэс зөвхөн 12 сүүлийн 12 хуудас нь л бидэнд хадгалагдсан үлдсэн байгаа. 1311 онд бичээд 1312 онд хэвлэгдсэн гэдэг нь төгсгөлийн үгнээс нь таньж мэдэж болдог. Ийм зохиол байгаа. Тэр Бодичира аватарыгийн тайлбар гэхээр ямар зохиолыг хэлж яана вэ гэхээр Бодичира аватара гэдэг зохиолд бол маш олон тайлбар бичсэн. Тэрний нэг нь энэ Жожи Оцрын энэ тайлбар юм байгаа. Тэр Бодичира аватара буюу бод мөрийн явдалд орох уу гэдэг уугуул тэр зохиолыг нь болохоор энэ итгэхийн алдарт одоо домогт гэж хэлж болохоор гүн ухаантан эрдэмтэн Шантидева. За манай эртний 7-8 дугаар зууны үед амьдарч байсан энэ судлаач эрдэмтэн. Энэ хүн бичсэн. Энэ Шантидева бол Нагаржунагийн үзсэн Мадхамяка гэдэг дундаж үзлийг баримталдаг энэ үзлийн бас нэг гол төлөөлөгчдийн нэг юм гүн ухаантан байсан. Тэгээд энэ бод мөрийн явдалд орох уу гэж монголоор орчуулад байгаа Бодичира аватара гэдэг. Энэ яаж одоо бодисод нарын явдалд орох вэ? Яаж ингэж бурхан болдог вэ гэсэн энэ гэгэрэл дүрдэг вэ гэсэн энэ нэг заасан энэ ном байгаа. Тэгээ энийг одоо олон хэлэнд орчуулагдсан. Шууд тэр 8 дугаар зууны ихэнх үеэр зохиогдсон гэж байгаа юм л да. Тэгээд орчуулагдсан зохиогдсноос хойш 9 дугаар зуунд Төвд хэлэнд орчуулагдсан байгаа. 10 дугаар зуунд Хятад хэлэнд орчуулагдсан байгаа. 14 дугаар зуунд буюу одоо та бидний ярьж байгаа нь 1300 оны ихэнх үе болж ирэхэд Жожи Оцр монгол хэлээр тэр бодмөрийн зэрэгж орох уу зохиолоо бүтнээр нь орчуулсан. Дээр нь бас тайлбар хийсэн байгаа юм. За 1305 онд орчуулчаад 1311 онд тайлбарыг нь бичнэ гэдэг бол энэ ер нь угаасаа ийм тайлбарууд олон байдаг л да. Буддийн ном зохиолыг тайлбарсан сургаалыг нь ямар учиртай юм бэ гэдгийг нь ялангуяа хэцүү ойлголтыг нь нэмэн дэлбэрж тайлбарладаг юм байдаг. Тэгээ Жожи Оцр гэж энэ эрдэмтэн бол өөрөө Монголын одоо алдарт соён гэгэрүүлэгч эрдэмтдийн нэг. Олон хүн Уйгур хүн байсан, Төвд хүн байсан гэх мэтээр судалж ирсэн боловч сүүлийн үед бол яхахгүй Монгол хүн байсан гэдэг нь бол батлагдаж байгаа. Монголын алдартай эрдэмтэн Уйгур, Монгол, Төвд, Самгард хэлэнд бол нэвтрхий энэ олон хэлтэй яруу найрагч, хэлний шинжээч, орчуулагч, бандит цолтой юм мундаг эрдэмтэн байсан. Тэгээ 1311 онд энэ тайлбарыг бичсэн байгаа. Бодмөрийн явдалд орох уу гэдэг энэ зохиолынхаа. Тэгээд энэ тайлбарыг нь бичээд 1312 онд хэвлүүлсэн. Тэгээ энэ номд бол их онцлог зүйл их олон байгаа. Одоо 12 хуудас биднэрт хадгалагдсан үлдсэн учраас Турфаны цуглуулгад хадгалагдсан үлдсэн учраас монгол хэлний утга зохиолын их сайхан дурсгал болдог. Бид нар эндээс олон зүйлийг сэргээж авч мэдэж болдог. За хоёрдугаарт нь өмнө бид нар 6 загтал монгол бичгийн тамганы бичээс зэргийг бид нар ярьсан байгаа. Загтал эдгээр энэ бол нэг бол хөшөө чулууны бичиг байсан, үгүй бол загтал буюу гар бичмэлүүд байсан. Энэ бол одоо бидний ярьж байгаа энэ тайлбар Бодичира аватарыгийн тайлбар бол яг хэвлэмэл ном. Монголын хамгийн анхны бидэнд олдоод байгаа хэвлэмэл ном. 1311 он, 1312 он гэхэд монголчууд одоо ном хэвлэдэг, яг барлаад хэвлсэн тийм ээ, ийм анхны ном байгаа. За хоёрдугаарт нь монгол бичгийн утга зохиолын яруу найргийн маш сайхан том дурсгал болдог. Яг одоогийн бидний
өнөөдрийн бидний яруу найраг гэдэг Монголын яруу найраг гэдэг зүйлийн толгой холбоод үздэг энэ хев маяг бол тэр үед аль хэдийн яг тогтцсон байсан гэдгийг бол харуулах сонирхолтой дурсгал болдог л доо. Тэгээд тийм ч учраас би одоо та бүхэнд энэ бүхүүлдэн 12 хуудсыг одоо бүгдээр нэг нэгээр нь унших одоо боломж байхгүй учраас тэр яг Чожи Одсрын Шантитэвэгийн зохиол бичсэн тайлбараас нь орхиод харин тэр яруу найраг хэлбэрээр бичсэн тэр төгсгөлийн үгээс нь бүгдээр хамтдаа уншицгаая. За энэ их сэдв маань харагдаж байна. За хамгийн ихнээс ингээ Алдартуу гэж байна. Алдартуу Чингис хагаан уу. За Чингис хагаан уу гэдгийг яагаад Алдартуу гэдгийнхаа доороос бичээгүй вэ гэдгийг одоо манай энэ Монгол бахархлыг үздэг залуучууд бол одоо бүгд ойлгодог болсон байх. Энэ бол мөр тэтгэж үчин тийм ээ. Чингис хааны нэрийг тэр доороос бичиж болохгүй. Алдартуу Чингис хагаан уу 60 дугаар үе 6 дугаар үе гэж байна шүү дээ тийм ээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ Аюур Барвада гэдэг хааныг энэ хааны зарилгаар энэ номыг хэвлсэн. Тэгээд энэ Аюур Барвада буюу Буянт хаан тийм ээ. Энэ Буянт хаан чинь Чингис хаанаас хойш 6 дугаар үе болж байгаа. Чингисийн тулуун хүү Ховлын хүү Чингэмийн хүү Даранбал, тэгээд Даранбалын хүү Аюур Барвада тэгээд 6 дахь үе. Тэгэхээр Чингис хааны 6 дугаар үе. Арчимал тол митүү гигэгэн бэлэгт. Арчмал тол мит гигэн бэлэгтэй гэж. Гигэгэн гэж одоо тэр урттгалыг давхарласан байна. Гигэн биш гигэгэн гэж. За агуй улсун 80 дугаар ик эзэн. За энэ агуу гэдэг үгийг агуу улсын гэж Клевис бол ингэж уншсан байгаа. Зарим эрдэмтэд ахуй улсын гэж бас уншаад байдаг. Агуу улсын гэдэг нь зөв болов да. 80 дугаар их эзэн. Энэ нэг сонирхолтой зүйл байгаа юм. Яагаад 80 дугаар гэж тооцож байна вэ? Хэрвээ яг Чингис хаанаас тооцох юм бол Аюур Барвада хаан ч өөрөө 8 дугаар эзэн болно л доо. 8 дугаар хаан болно. Чингис тэгээд өгөөдөө Гүйг, Мөнх, Хувлаа, тэгээ Үлзий Төмөр хаан, тэгээ Хайсан Хүлэг хаан, тэгээд Аюур Барвада Буянт хаан. Гэтэл 80 дугаар гэдэг нь бол одоо яг нэг энэтхэг төвдийн ёсоор уламжлал Монголд ороод ирчихсэн. Тэгээд нөгөө сүүлийн түүхийн зохиолуудад байдаг л да. Нөгөө Бүтчин гоо марлын чинь бүр энэтхэг төвдөөс уламжлалтай хаадын хөвгүүд болгоод явуулцдаг. Энэ нөлөө аль хэдийн ороод ирснийг үзүүлж байгаа юм л да. 80 дугаар гэхээр чинь тийм ээ 80 дугаар. Тэгээ сонирхолтой юм энэ 60 дугаар гэдэг үгэн дээр өмнөх 1-р мөрөнд байгаа 60 дугаар гэж 60 дагаар гэж байгаа. Бас энэ 80 дугаар гэхэд бас 80 дагаар гэж дугаар шүү дээ ингээд ижилсээд игшгэн ижилсээд дагаар болчихсон байсан байна. За тэгээд ахуй улсун 80 дугаар их эзэн гэсэн тийм ээ. Аюур Барвада хагаан уу зарилгаар сайхан толгой олбож яваад шүү та бүхэн харж байна. За цааш нь хамаг монголжун хэлтэнүү тулада. Хамаг монголжин хэлтний тул гэж. Энэ монголжин хэл гэдгийн өмнө тодотгол маягаар орохдоо монголжин гэж их олонтой хэрэгэлсэн байдаг эртний монгол бичгийн дурсгалуудад. Хамаг монголжин хэлтний тулад гайхамшиг цааря аватарун талурай утгыг гэж байгаа. Энэ талурай гэдэг үгийг тайлж чадаагүй эрдэмтэд дамжсрангоо далдахгүй гэж нэг уншсан байсан. За хамаг чарэ аватар гэдэг нь бодчирэ аватар гэж тийм ээ гайхамшиг чарэ аватарын энэ аватар гэдэг үг чинь одоогийн энэ канонд энэ гараад байгаа аватар гэдэг үг чинь мөн шүү дээ самгарт хэлнээс гаралтай. Тэр дээд бурхан тэнгэрийн доор бууж ирсэн дүрийг нь аватар гэдэг гэсэн. Одоо тэгээд хүн одоо интернет ертөнцид өөрийнхөө дүрийг ямар нэг зургийг тавих юм бол бас аватар гэдэг утгаар хэрэглэхтэй тийм. Аль хэдийн одоо энэ дэлхийн нийт үг болсон байна. Чарэ аватарын талраа утгыг гэж. За хамужуу цааш нь үргэлжлэж явлаа. Хамужуу судар номуудун гэрээ үгэсээр хагар хаяа чоски одсэр тойн зохиа бай. Хагар хаяа Чожи Одсэр тойн зохиова гэж. Хагар хаяа гэдэг үг бас их сонирхолтой байгаа. Хагар хаяа зохиова гэж холбогдож байна уу? За тэгж үзэх юм бол энэ их тодорхой, онгорхой, дэлгэрэнгүй маш тодорхой зохиовоо гэсэн үг. Альсвал хагар хаяа гэдэг нь Чожи Одсэр өөртөө холбож хэлж байна. Хагар хаяа Чожи Одсэр. Тэгж хэлэх юм бол одоогийн утгаар бол нэг бэлэг танхай гэсэн маягийн тийм утгатай тийм тодтгол болчихно. За тэгээд цааш нь хатуужин энэ номыг зохиогсон аачаа. Хатуужин энэ номыг зохиосноос гэж юм тийм ээ. Хатуужин энэ номыг зохиосноос гаргсан хаврын наран митүү буйнаар гарсан хаврын наран мит буйнаар хагаан за хаана хэлж байна Аюур Барвада хаана тэгчээд мөр тэтгэж үтссэн тай
тайхюу гэдэг нь тайхоо гэж хятад үгийн гайлэг энэ хааны их гэсэн энэ цол байгаа юм. Аюур Барвата хааны ээжийг нь хэлж байна. Яг тэгвэл Даранбалт ч өөрөө хаан байгаагүй. Тэгээд тийм болохоор хатан гэдэг цол байхгүй. Аюур Барвата хаан өөрөө хаан учраас хааны их гэсэн юм цолтой байсан байна л да. Жинхэнээр нь даги гэж судар ном тэмдэглэсэн байдаг. За тэгчээ тайхюу гэсэн тийм ээ тэр хааны ихийг хэлж байна. Тэгээд хатан гэдэг нь одоо энэ Аюур Барвата хааны хатныг нь хэлж байна. Анаа шишири гэдэг хатантай байсан гэж байгаа. Тэр хатныг хэлж байна. Тайхюу хатан луга урагяар. За ингээд хааны их хатан бүгдээрээ нургаараа тийм ээ. Хамгийн и заахан ялгал тийм ээ. Хамгийн мэдгч бурхан болтугай гэж ерөөлт хэлж байна. За энэ бас дуусаагүй ингээд Монгол яруу найргийн маягаар бичсэн сайхан үргэлжлээд явсан юм дурсгалууд юм байгаа юм. Тэгээд дахиад одоо жоохон хурдхан шиг уншаад үзэх юм бол та бүхэн одоо яг энэ бүр 1311 онд энэ Чойжоцрын зохиож ирсэн энэ шүлэг найргийн хэмнэл одоо урт хадгалагдаад ирсэн толгой холболцол яг хэвээрээ хадгалагдаж байгааг та бүхэн сонсож бас мэдрэх баха. Алдарт Чингис хааны 6 дугаар үе арчмал толимт гэгээн бэлэгт Ахуй улсын 80 дугаар их эзэн Аюур Барвата хааны зарилгаар хамаг монголчин хэлтний тулд гайхамшиг чараа аватарын талуурай утгасыг хамж судар номуудын гэрээ үгсээр хагархаяа Чойжоцор тойн зохиовоо. Хатуужин энэ номыг зохиосноос гаргасан хаврын наран мэт буйнаар хаан тайхуй хатан луга ургаар хамгийн мэдгч бурхан болтугай гэж өгүүлсэн байна. Тэгээд ер нь дүгнэж хэлэхэд энэ дурсгалыг дүгнэж хэлэхэд тэр Шантидевагийн алдартай эртний тэр гүн ухааны их нарийн гүн ухааны зохиолыг бүр 1300-аад онд монголчууд монгол хэлэндээ орчуулад тэрийг нь тайлбарлаад тийм ээ Энэтхэгийн гүн ухаантын номыг монголд орчуулад тайлбарлаад ном болгоод хэвлэж байсан гэхлээр л одоо дундад зууны үед ч гэдэг юм уу монголчууд харанхуй бүдүүлэг байсан гэх нэг ойлголт байдаг. Энэ бол үгүй гэдэг бол тодорхой харагдаж байна. Тэгээд хөөхөд залуус та бүхэн энэ бодичээр аватарыг нь тайлбар зохиолыг өөртөө бас бүрэн ихээр нараад үргэлжлүүлээд цааш нь уншиж судлаарай.